сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сонгойрхон дүүргийн Видимер спорт хорооны волейболын засалжуулагч Цэнт Сүрэн байна. За та бүхэнд одоо хичээл номер 6 зааланд бие халаалт мөн дээрээс нь доороос дамжуулах техникийн төхөөлөх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. За хош явлаа. За эхний дасгал бие халаалтын дасгал. За шугам хооронд шилжилт хийх. Хөлөө амраагаад за өнөөдрийн дасгалт маань шилжилт маш чухал. Шилжилтээс бөмбөгийг хүлээж авах тийм дасгалыг болохоор шилжилтийн дасгалыг бие халаалтан дээр оруулж өгсөн байгаа. За дахиад юм. За одоо дараагийнхаа дасгалд орцгоё. За энэ бол дасгалын үзэгс хоош өгсөн. За энэ дасгалыг хийхдээ баруун зүүн тийш шилжилт хийгээд шилжилтээсээ доороос бөмбөгийг хүлээж авах байна. За бөмбөгийг 1-р хүн 2-р хүн рүү хажуу тийшээ виприйн зай хажуу. За энэ хоёр хүүхдээр маань юу ажиллагдсан бэ гэвэл шилжилт дээрээсээ бөмбөгийг ингэж хүлээж аваа. Нөгөө тийш явахдаа ингэ хүлээж аваа. За ингээд нөгөө энэ. За энэ авалтууд маань ерөнхийдөө буруу. Мөн дээрээс нь гарыг хажуу тийшээ. Энэ хөдөлгөөнүүд маань буруу хөдөлгөөнүүд болж байгаа шүү. Инхээр бөмбөг өөр тийшээ хайлах, бөмбөгийг алдах магадлал өндөртэй. За дараагийн хорийн авалт.
Өнөөдрийн дасгалаар та бүхэндээ би болиолын доороос дамжуулах техникийг энгийн хийж болох анхан шатны үр дүн суралцах тийм дасгалыг хийж гүйцэтгэж үзүүллээ. За дараагийн дасгалаар уулзлаа. Баяртай.